За ABC гэсэн түвшин цогт трапецийн AB талыг M цэгээр, AD талыг N цэгээр шүргэж C2-ыг дайрсан. CD талыг O цэг тогтлох тойрог татжээ. За зураг нь бол ингэж зурагдана. Трапецийн суурьуд нь 2 бол 2-ыг хацсан 3 сарцаатай. За дундаж шугам нь ийм бол. За өндөр нь бас өгөгдсөн байна. Өндөр нь бол 13. За эндээс дундаж шугам гэдэг бол их суурь дээр бага суурийг нэмээд 2 туусантай тэнцүү байна. За энэ хоёр нь 2 3 сарцаатай тэгэхээр энийг DC-гээ 2x нөгөөх нь 3x гэж үзчихье. Тэгэхээр энэ бол 2-ны 35 орно. Дундаж шугам нь. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр энд мэдээж 5x. Тэгээд 5x нь 35-тай тэнцүү гэдгээс x нь тэнцүү 7 гэж болтох нь байна. Өөрөөр хэлэх юм бол AB гэдэг бол 3-ыг үржих нь 7 буюу 21. CD нь болохоор 2-ыг үржих нь 7 буюу 14 гэж гарч ирнэ. За бидний зорилго болохоор AMOD трапецийн талбайг болно. Энэ трапецийн талбайг болно. Трапецийн талбайг яаж олдог вэ гэхээр MOD гэдэг трапец болохоор дундаж шугам гэдэг нь хоёр суурийнхаа нийлбэрийг 2 хуваагаад өндөрөөр нь үржүүлж болно. За өндөр бол ойлгомжтой 13 гэдээ өгсөн байна. Тэгэхээр бид нэр DO болон AM өртөг болох ёстой. Тэгээ болоод энэ домен дээр оруулаад авчиж байна. За тэгэхээр энэ тойргийн төвийг нь K гэж тэмдэглэв. За энийг цааш нь үргэлжлүүлэх юм бол энд гарч байгаа зэхээ L гэж тэмдэглэе. За мэдээж зэрэг энэ радиусыг R гэх юм бол энэ ч гэсэн R болно. За LC-гийн урт болохоор 14-өөс хасах нь R болно. Харин KL-ийн урт нь болохоор 13-аас хасах нь R болно. Өндрөөсөө нь доотлолт байгаа R-ийг хасж байгаа гэсэн үг. За тэгээд ингээд энэ нэг түвшин цогт гурвалж үүсгээд энэ дээр Pythagoras теорем бич. Мэдээж зэрэг KC-гийн урт бол R байгаа. За эндээс юу болох вэ гэхээр энэний квадрат дээр энэний квадратыг нэмэх юм бол R квадрат болно. За задлаад үчи. 169-өөс хасах нь 26R нэмэх нь R квадрат. 14-ийн квадрат 196 хасах нь 28R нэмэх нь R-ийн квадрат тэнцүү R квадрат гэж гарч ирнэ. За энэ хоёрыг нь хооронд нь устгаад эмхтгээд үчих юм бол R квадратаас хасах нь 54R за ийм тэгштэл үүснэ. За энэ квадрат тэгштэл энэ орчин нийлэхээр 365 болох нь байна. За энэ квадрат тэгштлийг бодох юм бол эерэг шийд нь ингэж гарч ирнэ. Ингэж. За өөрөөр хэлбэл бид нэр энэ багцсан тойрог энэ тойргийнхоо радиусыг олчлоо. За одоо энэ урттай тэнцвүүд нь ойлгомжтой. Тэгэхээр DO гэдэг бол за DC нь бүтнээрээ 14 байгаа. 14-өөс хасах нь 2-ыг үржих нь 14-өөс хасах нь R тий. За ингэхээр юу болох вэ гэхээр хаалтаа задлах юм бол 2R хасах
хасах нь 14 бол. За eerийнхээ оронд энийг орлуулж авчирна. Тэгэх юм бол DO-гийн урт нь 40-оос хасах нь 4 язгуурдаар 91 болно. За DO-гийн уртыг болцсон. За AM-ийн уртыг бол бид нар мэдж байгаа гэж ойлгож байна. Энд байгаа радиусын урт чинь энд байгаа урттай адилхан. Энийг бид нар олцсон. За өөрөөр хэлэх юм бол AM гэдэг нь энэ болж таарж байгаа юм байна. DO гэдэг нь энэ байна. За энэ хоёрыг авчираад энэ хоёрт орлуулчихна. За ингэж жагаад эндээс үргэлжлүүлээ. Энэ гэдэг бол 40-оос хасах нь 4 язгуурдаар 91. Чинь DO. Нөгөөх нь болохоор 27-оос хасах нь 2 язгуурдаар 91. За тэгээд хуваах нь 2, үрчих нь 13. За энэ бол мэдээж хэрэг 67-оос хасах нь 6 язгуурдаар 91, хуваах нь 2, үрчих нь 13 болж тусахна.